Монгол улсаас гаралтай экспортын барааны гардал үүслийн гэрчлэгийг Монгол улсын худалдан аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6-гийн 2-ын 3 заалтыг үндэслэн Монголын үндэсний худалдан аж үйлдвэрийн танхим нь экспортын барааны гардал үүслийг гэрчлэх бүрэн эрхийнхээ хүрээнд гардал үүслийн гэрчлэгийг олгодог. Гардал үүслийн гэрчлэгийг олгох үйл ажиллагаа нь Монгол улсаас гардал үүсэлтэй экспортын барааны гардал үүсэл тодорхойлох, гардал үүслийн гэрчлэгээ олгох журмаар зохицуулагдана. Гардал үүслийн гэрчлэгээ нь тухайн бараа бүтээгдэхүүнийг бүхэлдээ болон хэсэгчлэн Монгол улсад үйлдвэрлэгдсэн болохыг аль бие ёсоор баталгаажуулсан гадаад худалдааны бичиг баримт юм. Монголын үндэсний худалдан аж үйлдвэрийн танхимаас Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол улсын ерөнхий сайдын 2025 оны 41-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх хүрээнд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхийн ажлын дэд хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангах худалдааг хөнгөвчлөх хүрээнд 2026 оны 1-р сарын 2-ны өдрөөс эхлэн үе шаттаар гардал үүслийн гэрчлэгийг захимаар олгож байна. Иймд гардал үүслийн гэрчлэгийг авахар хүсэлт илгээж буй экспортлогч аж ахуйн нэгж хувь хүмүүс хүсэлт илгээхдээ үндэсний танилт нэвтрэлтийн систем болох дан системийг ашиглана. Системд нэвтрэх ашиглах гарын авлагыг хүсэлт илгээх хэсгийн баруун булангаас та бүхэн харж болно. За бүгдээрээ онлайн дээр оръё. За Монголын үндэсний худалдан аж үйлдвэрийн танхим гээд бичээд орохлоор танхимын вебсайт гарч ирнэ. Үйлчилгээ, гэрчлэгээ гэдээ орохлоор гардал үүслийн гэрчлэгээ гэдэг байгаа. Хүсэлт илгээх гэдэг энэ линкээр орно. За ингээд дан систем гарч ирнэ. Дан систем дээр иргэн байгуулах гэсэн хоёр сонголттой гарын авлага гэдэг баруун доод буланд нь байгаа. Та энэ баруун доод буланд нь гаргахлаар энэ хэрхэн энэ дан системд нэвтрэн орж бүхлэх талаар бүх зааврыг бид нар алхам бүхнээр танд тавиад өгсөн байгаа. За ингээд дан систем рүү оръё. Дан системээр ороход нэг удаагийн код, банкны ирэх, тоон гар үсэг гэж байгаа. За бүгдээр тоон гар үсгээр нь оръё. За тоон гар үсгийг идэвхжүүлнэ. За эндээ регистрийн дугаарыг оруулж өгнө. За ингээд дарга нь орно. За e-token pin код гэдгийг хийж өгнө. За энийг танаа захирал хийж өгнө. За ингээд орохлоор идэвхжүүлээд өгөхлөөр иргэн юу байгууллага гэж сонголт гарч байна. За байгууллага сонгоод идэвхжүүлээд зөвшөөрөх гэдгээд дарж өгнө. За ингээд шинээр хүсэлт илгээх гэж гарч байна. За ингээд алхамаар хэдүүлээ мэдээллүүдээ оруулж өгнө. Экспортлогчийн мэдээлэл оруулна. За ерөн гардал үүслийн гэрчлэгийг англи, орос хэлээр бүгэлдэг байгаа. За Монголын тендерт орж байгаа байгууллагууд Монголыг сонгож болно. За хэдүүлээ англи хэлийг сонголоо. За гэрчлэгээ авах байгаа газрынхаа Улаанбаатар хотоос за ажилтан маань өөрийнхөө дугаарыг оруулж өгнө. Утасныхаа дугаарыг оруулж байна. За автоматар дан системээр ороход бол ингээд байгууллагаар орсон учраас байгууллагын регистрийн дугаар болон байгууллагын нэр орж ирнэ. За энэ ч мэйл хаягн дээр нь одоо таны захирал таныг ажилтнаа нэмж өгсөн байгаа. Энийний дагуу одоо та мэйл хаягаа бичиж өгнө. За ажилтан маань өөрийнхөө нэрийг оруулж өгнө. Овгоо оруулж өгнө. За ингээд дараагийн алхам руу орлоо. За энэ дээр болохоор яг гадаад худалдааны үнийн нэхэмжлэх САБА бодлын жагсаалтын дагуу одоо илгээж байгаа байгууллагынхаа нэрийг оруулж өгнө. За жишээлбэл танхимаараа орж ийн. За хотынхаа нэрийг оруулна. Улаанбаатар. За Монгол гэдэг бол автоматар сонгогдсон байна. Ингээ хаягаа оруулж өгнө. За бараа хүлээж авч байгаа байгууллагынхаа нэрийг ч оруулж өгнө. За жишээлбэл би Ирлиан гэд орууллаа. За энэ хотынхаа нэрийг оруулна. Ирлиан. За энэ улсаа сонгож өгнө. People's Republic of China гэж оруулна. За энэ хаягийг оруулж өгнө. За мэйл хаягаа оруулж өгнө.
хүлээн авахчийнхаа мэйл хаягийг оруулж өгч гэнэ гэсэн үг. За энэ ч бараа худалдаж авч байгаа байгууллага ижлэх нүггүй юу гэдэг дээр за би ижлэхэн гэдгээ сонголоо. За дараагийн алхам маань хаанаас хаа үрж барааныхаа мэдээллүүд. Тэр эрсдэх мэдээллийг оруулах. За Улаанбаатараас бараа маань бичигдэж байна. Улаанбаатар, Монгол. За очиж газар маань ирлээ. За усаа сонгож өгнө. Тэмдэг дээр нь дараа. Сонгох тэмдэг дээр нь дарах нь. За энэ ямар тээврийн эрсдлээр гаргах гэхээр би том ачааны тэргээр гарч байна. 1 2 гэх тээврийн эрсдлийнхаа дугаарыг оруулж байна. За хот дээр нь дамжин өнгөрч байгаа бонд нь замын үнэтэй үүдгээд орууллаа. За мөн улсаа сонгож Монголиа гэж сонгоно. За гадаад худалдааныхаа гэрээний мэдээд хэлбэрийг сонгоно. За контракт гэж сонголоо. Энд календарын зураг дээр тавиад өөрийнхөө гадаад худалдааны гэрээнийхээ он сар өдрийг оруулж өгнө. Гадаад худалдааны гэрээнийхээ дугаарыг тавьж өглөө. За дараагийн алхам явлаа. За энд барааныхаа мэдээллийг оруулна. Ер нь нэг хүсэлтэн дээр 1-10 бүтээгдэхүүний мэдээллийг оруулах боломжтой. За энд сав баглаа бодлоо сонгож өгнө. 1 бокс гэж орууллаа. За бүтээгдэхүүнийхээ нэрийг бичиж өгнө. Кашмир Products гэх. За цэвэржин, хөржин. За энэ дахлыг килограмс гэдгээр орууллаа. За бараа бүтээгдэхүүнийхээ гарал үүслийн тэмдэглэгийг орууллаа. Энд HS код буюу бараа бүтээгдэхүүний уялдуулсан системийн код орууллаа. За би 100 ширхгийг явуулж байна гэдэг чинь сонголтын дээрээс оруулна. За бараа бүтээгдэхүүний нэг бүрийн үнийг Монгол банкны долларын ханшаар бодож долларыг оруулдаг байгаа. За дараагийн алхам дээр орохлоор за инвойсийнхаа дугаарыг орууллаа. Инвойсийнхаа он сар өдрийг сонголоо. За энэ дээр барааны нэгд бүтээгдэхүүний үнийн дүн нь болохоор нэгд бүрийн үнээр өөрөө автоматар бодогдож гарч байна. За би 1 бокс гэж хэлсэн байгаа. Тэрийг орууллаа. За 100 ширхэг 100 песос гэж хэлсэн байгаа. За минийх 12 гэл 12 цэвэржин бохиржингаа орууллаа. Нэгжээ сонголоо. Энд үгээр бичиж өгөх нэ. За ингээд дараагийнхаа алхам руу оръё. За энэ ч бүх хавсралт файлуудаа та PDF файлаар бэлдсэн байх учиртай. За нэгнийх дээр нь өргөдлөө оруулна. Гар хэсгээ зураад он сар өдрөө бичсэн байна. За хоёрдугаарт нь гэрчлэгийнхээ хуулбарыг ар үүрэггүй нэг PDF файл болгосон байна. Энийг хавсралт файлаар оруулна. За гадаад худалдааны гэрээнийхээ хуулбарыг нэг PDF файл болгож оруулна. За invoice packing list-тэй ориг тамга гарын хэсэгтээ нэг PDF файл болгоод мөн оруулж өгнө. Хавсралт файлуудаа. За мөн нэмэгдэл гэрээтэй бол гэрээнийхээ мэдээллийг мөн оруулж өгнө. Дандаа PDF файлаар нэг PDF файл болгож бэлдэж оруулна. За тухайн бараа бүтээгдэхүүнээс хамаарат тусгай зөвшөөрлүүд байдаг. Энэ зөвшөөрлүүдийнхээ хүчин төгөлдөр хугацаатай зөвшөөрлүүдийнхээ PDF файлаар хуулбаруудыг оруулж өгнө. За бүтээгдэхүүнийхээ зургийг яг шошготой нь гаргаж байгаа зургийнхаа хэлбэрийг оруулж өгнө. За энэ дээр 1-5 файлыг оруулах боломжтой байгаа. Ингээд дараагийн алхам руу оруулъя. За энэ дээр бүх алхам маань болж үгүй гэдгээ та өөрөөсөө хянаад ингээд зөвшөөрч ийн мүү юу? Submit request гэдэг дарж өгнө. Ингээд амжилттай илгээтлээ гэд гарч ирнэ. За та ямар нэгэн алдаатай юм уу, ямар нэгэн дахин засвар хийхээр бол хуулбар тэмдгээ тавиад дахиад илгээгээд бидэнд одоо илгээсэн
файлаа засахаар боллоо гэсэн мэдээлэл өгч болно. Ингээд танд амжилт хүсье.